Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Кино English Content-ийн маань 3 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаар дээр бүгдээрээ 2001 онд үзэгчдийн хүртэл болж байсан Shrek хүүхэлдэйн киног хэсэгчлэн үзэж, амьдрал хэрэгтэй, харилцан ярианд түгээмэл ашиглагддаг үйлдэлүүдийг болон шинэ үгсийг бичиж тэмдэглэж авцгаая. Та бүхнийхээ хүсэлтээр дугаар бүр дээрээ дөрмийн хичээл шигтгэж оруулахаар болсон. Өмнөх дугаар дээр Present Simple Tense буюу энгийн одоо цагийн хэрэглэх тохиолдлууд хувирах хэлбэр болон илэрхийлэх утгыг үзсэн бол энэ удаагийн дугаар дээр Present Continuous Tense буюу одоо үргэлжлэж буй цагийг үзэх болно. Мөн төгсгөлд нь би та бүхэндээ 7 most common phrasal verbs with a back буюу back гэсэн үг орсон хамгийн өргөн хэрэглэгддэг 7 холбоо үйл үгийг хэлж өгөх болно. Та бүхэн бидэнд урам хайрлаад энэхүү сугийг маань subscribe хийгээрэй. За ингээд хичээлд орцгоё. Please don't turn me in. I'll never be stubborn again. I can change. Please give me another chance. Oh, shut up! Oh. Please don't turn me in. Намайг битгий хүлээлгэж өгөөч. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ turn in хэмээх phrasal verb-ийг сурч авцгаая. Turn someone or something in гэдэг нь хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг өөр хэн нэгэнд өөр бүлэг хүмүүст тушааж өгөх, хүлээлгэж өгөх гэсэн утгатай. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Turn in гэдэг phrasal verb нь утгаасаа хийгээд дагвар өгнөд тэдгээрийн байрлалаас шалтгаалаад ерөнхийдөө 5-аас 6 өөр утгыг илэрхийлдэг. Жишээ нь turn in гэдэг дундаа ямар нэгэн үг авалгүй шууд залгаатай бичигдэж эсвэл хилэгдэж байвал энэ нь орондоо орох, унтахаар хэвтэх гэсэн утгыг илэрхийлнэ. Бүгдээрээ turn гэсэн үг орсон холбоо үйл өгсүүдийг дараагийн дугаар дээр тусгаалan авч үзэх болно. I'll never be stubborn again. Би дахиж хизээч зөрүүдлэхгүй. Энэ өгүүлбэрээс stubborn гэсэн шинэ үгийг тэмдэглэж авъя. Stubborn зөрүүд, гүжүүд, мугуйд зан. Энэ үгийг ярианд хэрэглэхдээ stop гэдгийн B үсгийг дууддаггүй. Мөн born гэдгийн R үсгийг маш зөөлөн дууддаг болохыг анхаараарай. Stubborn. Stubborn. I can change. Би өөрчлөгдөж чадна. Please give me another chance. Надад дахин нэг удаа боломж олгооч. Shut up. Амаа тат. Next. What have you got? This little wooden puppet. I'm not a puppet. I'm a real boy. What have you got? Чи юу авч ирв? Эсвэл чамд юу байна гэж орчуулж болно. This little wooden puppet. Энэ бяцхан модон хүүхэлтэй. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ wooden болон puppet гэсэн хоёр шинэ үгийг сурч авъя. Эхний үг wooden түгээмэл ашиглагддаг утга нь бол модон, өөр нэг илэрхийлэгддэг утга нь бол үхэнц, үлгэр, цог золбоогүй. Дараагийн үг puppet үндсэн утга нь хүүхэлтэй, өөр нэг утга нь бусдын гар хөл болгоч. I'm a real boy. Би бол жинхэнэ хүү. Well, I've got a talking donkey. Right. Well, that's good for 10 shillings. If you can prove it. Oh, go ahead, little fella. I have got a talking donkey. Би ярьдаг илжиг авчирлаа. If you can prove it. Хэрвээ чи үүнийг баталж чадвал. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ prove гэсэн шинэ үгийг сурцгаая. Prove, нотлох, батлах, гэрчлэх. Go ahead, little fella. За яар бяцхан найз минь. Энэ өгүүлбэрээс сурах эхний үг бол go ahead хэмээх phrasal verb. Энэ нь хэн нэгэнд ямар нэгэн зүйл хийх зөвшөөрлөх үед ашигладаг холбоо үйл үг. Ерөнхийдөө тэг, үргэлжлүүл гэсэн утгаар илэрхийлэгддэг. Дараагийн үг бол fella. Энэ үг нь fellow гэсэн үгний хар ярианд хэрэглэгддэг дуудлага юм. Fellow, fella. Утга нь анд найз, журмын нөхөр, хамтран зүтгэгч, хос идиомс. He's just a little nervous. Тэр зүгээр л баг зэрэг айж сандраад байх шиг байна. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ nervous гэдэг шинэ үгийг сурч авцгаая. Nervous, цухалдах, бухимдах, айж мэгдэх, зочирдох, сэтгэл мэдрэлийн. Well. Oh, he's just a little nervous. He's really quite a chatterbox. Talk, you boneheaded dolt. That's it. I've heard enough. Guards! He's really quite a chatterbox. Тэр үнэхээр их чилчаа шүү. Энэ өгүүлбэрээс chatterbox гэсэн шинэ үгийг сурцгаая. Chatterbox ярих дуртай хүн, чалчаа хүн. Talk, you boneheaded dolt. Ярил да мó тэнэг амтан минь. Эндээс бүгдээрээ boneheaded гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Boneheaded ухаан муутай,
тэнэг, мангар. I've heard enough. Би хангалттай сонслоо. Can I say something to you? Listen, you was really, really something back there. Incredible. Are you talking to me? Yes, I was talking to you. Can I say something to you? Би чамд нэг зүйл хэлж болох уу? Incredible. Гайхамшигтай, итгэмээргүй, үнэмшмээргүй, юр бусын. Are you talking to me? Чи надтай яриад байгаа юм уу? Yes, I was talking to you. Тийм ээ, би чамтай ярьж байлаа. Oh, that's great. Really? Man, it's good to be free. Now, why don't you go celebrate your freedom with your own friends? But, I don't have any friends. And I'm not going out there by myself. Hey, wait a minute, I got a great idea. I'll stick with you. It's good to be free. Ирэх чөлөөтэй байна гэдэг үнэхээр сайхан юм аа. Why don't you go celebrate your freedom with your own friends? Чи явж ирэх чөлөөгөө найз нартайгаа яагаад тэмдэглэж болохгүй гэж. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ celebrate гэдэг шинэ үгийг сурч авцгаая. Celebrate тэмдэглэх, баярлах, баяр ёслол хийх. I don't have any friends. Надад ямар ч найз нөхөд байхгүй. Wait a minute. Түр хүлээгээрэй. I got a great idea. Би гайхалтай санаа оллоо. I'll stick with you. Би чамтай хамт явах болно. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ stick with гэсэн phrasal verb-ийг тэмдэглэж авъя. Stick with someone гэдэг нь хэн нэгэнтэй ойр дотн байж хаашаач явсан дагаж хамт явахыг хэлнэ. That day. Why are you following me? I'll tell you why. Why are you following me? Чи яагаад намайг дагаад байгаа юм бэ? I'll tell you why. Би яагаад гэдгийг нь чамд хэлье. Truly honest. Гагцхүү жинхэнэ найз л үнэхээр үнэн шударга байдаг юм. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ хоёр шинэ үг бичиж тэмдэглэж авцгаая. Эхнийх нь truly үнэхээр, үнэнхүү, чухамдаа, чин сэтгэлээс, үнэнчээр, жинхнэр, боддоор. Хоёр дахь үг нь honest. Үнэн шударга, жудагтай, үнэн зөв, үнэн сэтгэлийн. Take a look at me. Над руу хардаа. What am I? Би юу вэ? I am an ogre. Би бол авраг махчин. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ ogre гэсэн шинэ үгийг сурцгаая. Ogre, махчин, хүн иддэг авраг биетэн, харгас догшин хүн. Can I stay with you? What? Can I stay with you, please? Of course. Really? No. Please, I don't want to go back there. You don't know. Can I stay with you? Би чамтай хамт үлдэж болох уу? Of course. Мэдээж, бололгүй яах вэ? I don't want to go back there. Би тийшээ буцаж явмааргүй байна. Wanna гэдэг нь want to гэдгийн нийлэмж, ярианд ихэвчлэн wanna гэж хэрэгэлдэг. Wake up. What? Are you Princess Fiona? I am. Awaiting a knight so bold as to rescue me. Wake up. Сэрээрээ. Are you Princess Fiona? Чи Fiona гүнж мөн үү? Awaiting a knight so bold as to rescue me. Намайг аврах зоригт баатар эрийг хүлээж байна. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ 3 шинэ үгийг биш тэмдэглэж авцгаая. Эхнийх нь knight, хүлэг баатар, цэрэг, шатрын морь. Дараагийн үг bold, эрлэхийг зоригтой, зоримог, овсгоо самбаатай, тод томрон. 3 дахь үг нь rescue, аврах, суллах, чөлөөлөх, хүчээр авах, булаах. You think I can get you laugh? What is so funny? Let's just say I'm not your type, okay? Of You think that Shrek is your true love? Чи Shrek-ийг өөрийнхөө жинхэнэ хайр гэж бодож байгаа юм уу? What's so funny?
Юун тийм минэттэй байна? I'm not your type. Би чиний сонирхлын хүн биш. Look, I really don't think this is a good idea. Just take off the helmet. I'm not going to. Take it off. I really don't think this is good idea. Би үүнийг тийм сайхан санаа гэж бодохгүй байна. Just take off the helmet. Дуулга зүгээр л тайл. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ take off гэсэн холбоо үлгийг сурцгаая. Ерөнхийдөө take off гэсэн phrasal verb нь 5 өөр утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэ нөхцөл байдалд хувцас тайлах гэсэн утгаар орно. Бүгдээрээ бусад утгуудын талаар дараагийн хичээлдээ тусгаалan авч үзэх болно. Мөн helmet гэсэн шинэ үгийг суръя. Helmet дуулга, хамгаалтын малгай. I'm worried about Donkey. What? I mean, look at him. He doesn't look so good. What are you talking about? I'm fine. Well, that's I'm worried about donkey. Би илжигт санаа зовоод байна. Look at him. Тэрийг харал да. He doesn't look so good. Тэр тийм сайнгүй л харагдаад байна да. What are you talking about? Чи чинь юугаа яриад байна? I'm fine. Би зүгээр. Man, isn't this romantic? Just look at that sunset. sunset. Oh no. I mean, it's late. It's very late. What? Isn't it romantic? Romantic биш байна гэж юу? Just look at the sunset. Зүгээр л нар жаргаж байгааг хардаа. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ sunset гэсэн шинэ үгийг сурцгаая. Sunset нар жаргах, нар шингэх. Харин нар мандах, нар гарахыг sunrise гэдэг. It's very late. Үнэхээр оройцчихлоо. What happened to you? You're different. I'm ugly, okay? Yeah. Well, was it something? What happened to you? Чамд юу тохиолдов вэ? You are different. Чи өөр л байна да. I'm ugly. Би царай муутай. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ ugly гэсэн шинэ үгийг суръя. Ugly, үзшгүй муухай, царай муутай, үзэмжгүй царай төрх. Secrets. Promise you won't tell. Promise. All right, I won't tell him. But you should. Promise you won't tell. Чи хэлэхгүй гэж амлал. I won't tell him. Би түүнд хэлэхгүй. So, what did Fiona say about me? Well, what are you asking me for? Why don't you just go ask her? The wedding! We'll never make it in time! So what did Fiona say about me? Тэгээд Fiona миний талаар юу гэж хэлсэн юм? Why don't you just go ask her? Чи яагаад түн дээр очиод асууж болохгүй гэж? The wedding. Хөрмийн ёслол. We'll never make it in the time. Бид цагтаа амжиж очиж чадахгүй. Are you all right? Well, yes. But I don't understand. I'm supposed to be beautiful. But you are beautiful. Are you all right? Чи зүгээр үү? I don't understand. Би ойлгохгүй байна. I'm supposed to be beautiful. Би үзэсгэлэнтэй хөөрхөн байх ёстой шүү дээ. You are beautiful. Чи үзэсгэлэнтэй. За ингээд бүгдээрээ Shrek хүүхэлдэйн киног үзэж амьдрал түгээмэл хэрэглэгддэг 63 өгүүлбэрийг бичиж тэмдэглэж авлаа. Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэж байна. Одоо бүгдээрээ дараагийн хэсэг болох дөрвөн хичээлдээ орцгоё. Өнөөдрийн дугаарт present continuous tense буюу одоо үргэлжилж буй цагийн хэрэглэх тохиолдлууд хуурах хэлбэр болон илэрхийлэх утгыг үзэх болно. Эхлээд бүгдээрээ present continuous цагийн хэрэглэх тохиолдлууд буюу ямар үед ашигладаг болохыг сурцгаая. Нэгдүгээрт right now буюу яг одоо болж буй үйл явдлыг ярихдаа ашиглаж болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. I am watching a kino English. Би кино English үзэж байна. The baby is sleeping. Хүүхэд унтаж байна. It's raining outside. Гадаа бороо орж байна.
Хоёрдугаарт around now буюу ярьж байгаа үед болоогүй ч гэсэн одоо цагт болж буй үйл явдлыг ярихдаа хэрэгжилж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. She's writing a book. Тэр ном бичиж байгаа. I'm practicing piano. Би төгөлдөр хураад авцаар л байгаа. He's working at a supermarket. Тэр дэлгүүрт ажиллаж байгаа. Гуравдугаарт temporary буюу төр зүрийн үйл явдлыг илэрхийлэхдээ энэхүү цагийг ашиглаж болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. We are staying at a hotel. Бид буудалд хоноглож байгаа. I'm studying a new language. Би шинэ хэл сурч байгаа. His father is working in Paris this month. Түүний аав нь энэ сард Парист ажиллаж байгаа. Дөрөвдүгээрт trend буюу өөрчлөлт, хэлбэлзэл, прогрессийн тухай өгүүлэхтэй хэрэглэж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. The prices of houses are increasing. Хувийн байшингийн үн ханш өсөж байгаа. Most of the people are using smartphone. Ихэнх хүмүүс ухаалаг гар утас ашиглаж байгаа. University tuition fee is getting more expensive. Их сургуулийн төлбөр улам л үнэтэй болж байгаа. 5 дугаарт repeated action буюу давтагддаг үйл явдлын тухай хэлэхдээ энэхүү цагийг ашиглаж болно. Жишээ нь They are always making noise. Тэд үргэлжил шимээ шугаан гаргах юм. He is always complaining. Тэр үргэлжил гонгинж байх юм. You are constantly coming to class late. Чи хичээлдээ байнга л хоцорч ирэх юм. 6 дугаарт near future буюу ойрын ирээдүйд болох үйл явдлын тухай өгүүлэхтэй хэрэгжилж болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. She's flying to Mexico next week. Тэр эх 7 хоногт Мексик руу ниснэ. We are going to New York tomorrow. Бид маргааш Нью-Йорк руу явна. I'm not going to the party tonight. Би өнөөдөр үдшилтэд явахгүй. Одоо бүгдээрээ present continuous цагт түгээмэл хэрэглэгддэг time expressions буюу цаг хугацааг илэрхийлсэн үг хэллэгүүдийг үздэцгээе. Right now, яг одоо, now, одоо, today, өнөөдөр, tonight, өнөөрэ, these days, эдгээр өдрүүдэд, сүүлийн үед, nowadays, ойрын үед, ойрын өдрүүдэд, at the moment, энэ мөчид, энэ акшнд, currently, одоогийн байдлаар. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. We are working on the Smith account at the moment. Бид нар энэ мөчид Смитийн бүртгэл дээр ажиллаж байна. She's reading a novel in the garden now. Тэр одоо цэцэрлэгт арман уншиж байна. They are watching a Netflix these days. Тэд сүүлийн үед Netflix үзэж байгаа. Одоо бүгдээрээ present continuous цагийн хуурах хэлбэрийн талаар үздэцгээе. Эхлээд positive буюу баттгах хэлбэрийг харъя. Subject буюу эзэн бий, to be буюу туслах үйлэг, verb буюу үйлэг араасаа ing залгаж бичигдэнэ. Object буюу тус огтхон. Бүгдээрээ жишээ болгож watch буюу үзэх гэсэн үйл үгийг авцгаая. I am watching. He is watching. She is watching. It is watching. You are watching. They are watching. We are watching. Бүгдээрээ to be туслах үйл үгийн талаар дараагийн дөрмийн хичээлдэр нь тусдан дийлэгрэнгүй авч үзэх болно. Ингээд жишээ өгүүлбэрүүдийг авч үзье. She's crying. Тэр уйлж байна. He's talking to his friend. Тэр найзтайгаа ярьж байна. They are watching a live concert. Тэд нар амьд тоглолт үзэж байна. I am waiting for my girlfriend. Би найз охиноо хүлээж байна. Одоо бүгдээрээ negative буюу үгүйсгэх хэлбэрийг харъя. Үгүйсгэх хэлбэр дээр би үйл үг, not үгүйсгэлийг авч орно. I am not watching. He is not watching. She is not watching. It is not watching. You are not watching. They are not watching. We are not watching. За бүгдээрээ өмнөх жишээ өгүүлбэрүүдийг үгүйсгэх хэлбэрт оруулж харцгаая. She is not crying. Тэр уйлаагүй байна. He is not talking to his friend. Тэр найзтайгаа яриагүй байна. They aren't watching a live concert. Тэд нар амьд тоглолт үзээгүй байна. I'm not waiting for my girlfriend. Би найз охиноо хүлээгээгүй байна. Одоо question буюу асуух хэлбэрийг харцгаая. Эхлээд бүгдээрээ general question буюу ерөнхий асуултын хэлбэрийг авч үзнэ. Ерөнхий асуулт гэдэг нь тийм үгүй гэсэн богино асуулт шаардсан асуулт юм. Асуух хэлбэрт би туслах үйл үг нь эзэн биеийн өмнө ордог. Am I watching? Is he watching? Is she watching? It is watching. Are you watching? Are they watching? Are we watching?
Жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. Is she crying? Тэр уйлж байна уу? Хариулахдаа богино хэлбэрээр хариулна. Yes, she is. Тийм ээ, тэр уйлж байна. Эсвэл No, she isn't. Үгүй ээ, тэр уйлаагүй байна. Is he talking to his friend? Тэр найзтайгаа ярьж байна уу? Yes, he is. Тийм ээ, тэр ярьж байна. Эсвэл No, he isn't. Үгүй ээ, тэр яриагүй байна. Are they watching a live concert? Тэд нар амьд тоглолт үзэж байна уу? Yes, they are. Тийм ээ, тэд нар үзэж байна. Эсвэл No, they aren't. Үгүй ээ, тэд нар үзээгүй байна. Are you waiting for your girlfriend? Чи найз охиноо хүлээж байна уу? Yes, I am. Тийм ээ, би хүлээж байна. Эсвэл No, I'm not. Үгүй ээ, би хүлээгээгүй байна. Одоо бүгдээрээ special question буюу тусгай асуултын хэлбэрийг авч үзье. Тусгай асуулт нь дэлгэнгүй мэдээлэл шаардсан асуулт юм. Special question дээр WH нийлэмжээр эхэлсэн асуух өгнүүдийг ашигладагаараа онцлог. WH нийлэмжээр эхэлсэн асуух өгнүүдийн талаар өмнөх хичээлдээр дэлгэрэнгүй ütсэн болохоор дахин давтах шаардлагагүй гэж бодож байна. Тусгай асуулт нь бие туслах үйл үгийн өмнө ордог. Ингээд бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдээ авч үзье. Why is she crying? Тэр яагаад уйлаад байгаа юм бэ? Because her boyfriend cheated on her. Яагаад гэвэл найз залуу түүнийг хуурчихсан. What is he talking to his friend? Тэр найзтайгаа юу яриад байгаа юм бэ? He's talking about next exam. Тэр дараагийн шалгалтын талаар ярьж байгаа. За одоо бүгдээрээ үйл үг ing авдаг дүрмийн талаар тусгаалan авч үзье. Ихэнх үйл үгэнд ing-ийг шууд залгадаг. Жишээ нь add, adding, eat, eating, walk, walking. Харин и гişгээр төгссөн үйл үгэнд ing залгахдаа и гişгийг нь гээдэг. Жишээ нь take, taking, use, using, make, making. Харин ie гişгээр төгссөн үйл үгэнд ing залгахдаа ie гişгийг нь гээж оронд нь y үсэг оруулдаг. Жишээ нь fly, flying, tie, tying, die, dying. Харин игшиг гүйгүүлэгч гэсэн дараалалаар төгссөн үйл үгэнд ing залгахад сүүлчийн гүйгүүлэгч давхардаж ордог. Жишээ нь clap, clapping, sit, sitting, begin, beginning. Энд нэг зүйлийг дурдах хэрэгтэй. Хэрвээ тухайн үйл үг хоёр үеэс бүтдэг, тэгээд эхний үе нь өргөлцтэй дуудагддаг бол сүүлчийн гүйгүүлэгч нь давхардаж орохгүйг анхаараарай. Жишээ нь visit, visiting, benefit, benefiting, happen, happening. За энэхүү бүгдээрээ present continuous tense буюу одоо үргэлжилж буй цагийн тухай үзлээ. Та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Ерөнхийдөө энэхүү цагийн хувьд анхаарах чухал зүйлс гэвэл баттгах, үгүйсгэх, асуух өгүүлбэрт эзэн бие to be туслах үйл үгтэй хоршиж ордог. Үйл үг ing авч ордог хийгээд түүний зөв бичих дүрм түгээмэл ашиглагддаг цаг хугацаа заасан хэллэгүүд юм. Мөн хэрэглэх тохиолдлуудыг нь сайтар өөрийн болгоорой. Өнөөдөр үзсэн дүрмийн хичээлээ баттгахын тулд та бүхэн Google-с Present Continuous Tense Exercises гэж хайгаад дасгал ажлын тест бүглөөрэй. Одоо бүгдээрээ сүүлийн хэсэгтээ орцгоё. Энэ удаа би та бүхэндээ 7 most common phrasal verbs with a back буюу back гэсэн үг орсон хамгийн өргөн хэрэглэгддэг 7 холбоо үйл үгийг зааж өгүүлнэ. Back down өөрийн буруу болохоо хүлээн зөвшөөрөх эсвэл ямар нэгэн зөрчил тэмцэл маргаан мэтгэлцээнд бууж өгөх гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрийг харцгаая. Eventually Roberta backed down and apologized. Эцсийн дүнд Роберто бууж өгөөд уучлалт гуйсан. Back somebody up. Туслах, дэмжих, тусламж дэмжлэг үзүүлэх гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрийг харцгаая. If I ask for more money, will you back me up? Хэрвээ би чамаас дахиад мөнгө асуувал чи надад туслах уу? Back something up. Гар утас болон компьютер дээрх мэдээлэл файл гэх мэт чухал зүйлсээ хуулж авах, олшруулж авах гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрийг харцгаая. You should always back up important files and documents from your computer. Чи чухал файлууд болон бичиг баримтуудаа компьютероос үргэлж олшруулж хуулж байх хэрэгтэй шүү. Back up хоошоо ухрах, хойшлох гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрийг харъя. You can back up another 2 feet. Чи дахиад 2 алхам хойшоо болж болно. Мөн back up гэсэн энэхүү phrasal verb нь
ямар нэгэн тайлбар, итгэл үнэмшил, үзэл бодол үнэн болохыг нотлох, батлах гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн замын төгжрөл үүссэн, урт олон игнэ машинууд төгжирч зогссон гэх утгыг илэрхийлдэг. Мөн өөр нэг утга нь гэвэл машинтайгаа хоошоо ухарч хөдлөх гэсэн утгыг илэрхийлнэ. Back away ерөнхийдөө back up-ийн хоошоо урах гэсэн утгатай ойролцоо хэллэг. Холдоцгоо, хоошоо болцгоо, цаашаа бай, зайгаа барь гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрийг харцгаая. The policeman slowly backed away from the robber. Цагдаа дээрэмчнээс удаанаар зайгаа барьж хоошоо болов. Back out эцсийн мөчөд бодлоо өөрчлөх, ямар нэгэн зүйл дээр амлалт өгчөөд, эсвэл зөвшөөрөл өгчөөд гэнэт тэрхүү зүйлээ цуцлах, болох гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ нь The investors backed out of the deal. Хөрөнгө оруулагч нар гэрээ хилцээрээ цуцалсан. Back in араараа ухрах гэсэн утгыг илэрхийлнэ. Энэний ихэвчлэн машин тэрэг барьж байгаа тохиолдолд хэрэглэгддэг. Жишээ өгүүлбэр харцгаая. Tom backed his car into a parking space. Том машины зогсоол руу араараа ухарч машинаа тавив. Back into өмнөх хэллэгтэй утга ойролцоо. Нэг ялгаатай зүйл нь гэвэл араараа ухарч байгаад ямар нэгэн зүйлд тулах, ямар нэгэн зүйл мөргөх гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрийг харъя. She backed into the wall. Тэр ухраад хананд тулсан. Back off энэхүү хэллэгийн ерөнхийдөө захиран тушаах өнгөсөөр илэрхийлэгддэг. Цэрэг армийн хувьд бол ухрах тушаал, мөн намайг зүгээр тайван орхиод надаас хол бай, цаашаа яв гэсэн утгаар илэрхийлэгддэг. Жишээ нь back off. There is no need to yell at me. Надаас хол бай. Энд над руу хашгирчих ямар ч хэрэг байхгүй. За ингээд миний бэлтгэсэн кино English контентын маань 3 дахь дугаар та бүхэндээ хүрлээ. Subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.